Зөвлөмж 25. Анхан шатны баримт цэгцлэх зөвлөмж. Нэгтлэн бодох бүртгэлийн анхан шатны баримт хөдлөлд юуг анхаарах ёстой вэ? Альва байгууллагын хяналт гэдэг нь 1-р процесс суурилсан, 2-р бичиг баримтанд суурилсан байдаг. Мөн нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль олон улсын стандартаар анхан шатны хүчин төгөлдөр баримтыг үндэслэн нэгтлэн бодох бүртгэлийн хөдлөлт хийх ёстой байгаа. Хяналт шалгалтанд ороход илүү эмх зэгцтэй ойлгомжтой байх нь өөрсөд таны илүү амар хялбар санхүүгээ хянж удирдахад хялбар ойлгомжтой байх гэдэг их чухал юм. Юуг анхаарах ёстой вэ гэвэл анхан шатны баримтын хүчин төгөлдөр байдлыг анхаарах. Нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу баримтуудыг үйлдэлсэн, зөвшөөрсөн, хянагдсан албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаж баталгаажсан, холбогдох тамга тэмдэг дарж баталгаажсан, хамттан дагалдах баримт бичгүүд нь хавсрагдсан. Анхан шатны баримт нь үндсэн болон дагалдах баримттайгаа хүчин төгөлдөр байдаг. Ямар баримтын хамт хүчин төгөлдөр байх вэ гэдгийг нэгтлэн бодох бүртгэлийн бичиг баримт дээр баталж бүх ажилтнууд мэдж мөрддөг байх. Файлан дээр тусгасан бүх гүйлгээнүүд нь анхан шатны баримттай байх ёстой. Зөвхөн хүчин төгөлдөр баримтыг үндэслэн гүйлгээ хийх, бүртгэл хийх ёстой гэсэн үг. Анхан шатны баримт нь эхнээсээ дараалсан дугаартай уг дугаарлалтыг алгассан эсвэл нөхөж хийсэн байж болохгүй. Санхүүгийн тайлангууд болон дагалдах тайлангууд нь бүгдээрээ гарын үсэг зурж баталгаажсан, эхний үлдэгдлээ эцсийн үлдэгдлүүд тулж баталгаажсан холбогдох баримтуудтайгаа тулж байх ёстой. Анхан шатны баримтын эмх цэгцийг анхаарах. Нэгтлэнгууд нэрв болон санхүүгийн ажилтнууд зөвхөн өөрсдөө ойлгохоор үдэж цэгцлэх тал байдаг. Эсвэл бүр замбраагүй үдэж цэгцлэх тал бий. Энэ ажлыг ямар ч хүн өнөөдөр ороод хийсэн ойлгохоор байх ёстой гэдэг хоёр дахь шаардлага юм. Эмх цэгц гэдгээр юуг хэлж байгаагаа стандартчлаад баталчихвал ямар ч хүн ирээд ажилласан амар байдаг. Тухайлбал баримтуудын хавцас нь бүгд ном шиг хавцлагдсан. Баримт бүр агуулга гарч ихтэй. Баримт бүр эхлэх болон дуусах огноотой. Баримт бүр дагалдах баримтуудаа хамтд нь агуулсан. Баримт бүр он сар өдрийн дараалалаар үдэгдсэн. Баримт бүрийг хайж болоход маш хялбар. Баримт бүрийн мөнгөн дүн нь товёологдож эхний үлдэгдэл, дебет, кредит дүн болон сүүлийн үлдэгдэл нь санхүүгийн бүртгэлтэйгээ, санхүүгийн тайланд туссан дүнтэйгээ тулж баталгаажигдсан. Анхан шатны баримт бүрдүүлэлт дээр хамгийн нийтлэг гардаг алдаа бол хувь хүнээс баримт өгсөн вэ гэдэг алдаа. Хувь хүн борлуулалт хийж буй бол санхүүгийн баримт гэж байх ёстой. Хувь хүний регистрийн дугаар, татвар төлөгчийн дугаар, овог нэр, цагдаагийн бүртгэл бүхий тамгатай баримт өгөх ёстой. Энэ баримтыг худлаа бүрдүүлсэн байх тал бий.